Миний хувьд тэгвэл мэдээж хийх хүн арга олон те ямар нэгэн аргаар ажилчтай цалинтай байлгая, арга гэрийн хоол ундтай байлгая, бараа материал нэмэгдсэн гэсэн ямар ашиггүй ч гэсэн юм хий бүтээ ядаж ажлын байрнаа түрээсгүй өөрөө нэг банкны зээлийг цаг тухайд нь өөрөө төлөөд өрөнд орчихгүй байх гэсэн үднээс бол үйлдвэрлэлээ явуулаад хичээгээд байгаа. Сайн мэцхан үзэгчдээ Entrepreneur нэвтрүүлгийн маань ээлжид зочноор Гарусны эко 50 үйлдвэрлэгч Бацарыг оролцож байна. Та бүхэндээ мөн шинэхэн бүтээгдэхүүнээ танилцуулах болно. За намайг Болтын Бацар гэдэг мужаа мэргэжилтэй. За тэгээд гар усны 50-аа бол 2016 онд бол гар хийцэн багжаар хийжсэн. За тэгээд 19 онд төсөл бичээд тэгээд олон төслүүдээс шалгарч тэгээд шинэ санаа инновацийг дэмжих төслөөс шалгараад анх хийж гисэн байгаа үйлдвэрлэлийн аргаар тоног төхөөрөмжнөр хийдэг болсон байгаа. Үндэсний үйлдвэрлэгч Woodmaster Монголд үйлдвэрлэв. За манайх мэдээж эко бүтээгдэхүүн тарж ургуулдаг тийм мотор хийдэг, таримал нарсан мотор хийдэг юм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд бусдаас онцлох нь гэвэл дээрээ бол маш гоё урмын үгтэй тий хүнд бэлгэлж болдгоороо маш сонирхолтой. Тэгээд универсал 2 хувилтаа байгаа. Кистик кисхүү өргөө уц орно, ярих уц орно. Тэгээд мэдээж хийцлүүд бол бөөрөнхий, дэлхий бөөрөнхий байдаг. Тэгээд бөөрөнхий юм бол өнхрөөд хаач хүрдэг учраас ер нь бол загвараа бол ингэж анх гаргаад тэгээд аюулгүй байдлаа буцсан тэр ямар ч хурц хэрмэг байхгүй. Тэгээд дахиж пассагтаж ингэж зүлгэж өнгөлж лагцсан бүтээгдэхүүн бол байдаг болж чадж байгаа. Хүмүүсийн хэрэглээнд бол маш их нийцэж байгаа. Бидэд гар усны 50-ыг бол ер нь дагнж үйлдвэрлэдэг байсан. Тэгээд цагаан сарын баяр болж байгаа учраас хүмүүс бэлэг өгье. Тэгээд олноор нь авж байгаа хэрэглэгч нартаа юу бэлгэлэх вэ гэд бидэд ярилцаад тэгээд нэг урдаас хятаас орж ирдэг юм модон тавгууд бас аюух байд юм гадуур. Тэд нар айгүй нөр хил гайлаас болоод айгүй ховордоод айгүй үнд орцсон. Тэгэхээр нь бидэд судалж байгаа. За тийм гар усны 50 бөөндж авсан хүмүүстэй олон авсан цагаан сархаа бэлгэнд авсан хүмүүс юм тавг хийж бэлгэлье гэд анх бол тийм тавгийг цөөн тоогоор 2-3 шиг хийгээд би фэйсбүүк нүүр номдэр постж үтсэн. Ингээд гар усны 50 авах хүмүүстэй тавг бэлгэлье гэд. Тэгсэн чинь хүмүүс маань маш их хандлттай тавгийг чинь худалдаж авъя бас 50-роо чинь авъя гэсэн учраас үйлдвэрлэж эхэлсэн байгаа. Өөрсдөө эко 50 гэдэг юм логотой болсон. Логогоо бас шингээж бас үйлдвэрлэж байгаа. Тэгээд мэдээж нэг хүний хэрэгцээнд тааруулж ижил бизнес маань те бүтээгдэхүүн цаашаа явах учраас доторлын ухах гэхээр доторлын ухсан тэгээд том хэмжээгээ сайжруул төрлөө нэм гэхээр бидэд одоо байдлаар бол төрлөө нэмээд хэмжээгээ томруулаад явж байгаа. Тэгээд мэдээж үйлдвэрлэл чинь маш их ажиллагаатай, модель чинь маш их нарийн гар зүлгүүр олон хүн ажиллаж иж явдаг учраас яг нэг дор болохгүй байгаа. Тэгээд ямар ч сан ажиллагаа, тэгээд ажилчдын тоогоо нэмээд үйлдвэрлэлийн багшаа тоог нэмээд тэгэл ямар ч үйлдвэрлэлээ хэрэглэгчдтэй хүргийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэж байхгүй гэд хэлээд сууж болохгүй. Хэл хаалтаа гэж байж болохгүй. Тэгэхээр Монголдоо сайхан үйлдвэрлээд олон залуус ажлын байраар хангаад өнөөдөр ямар ч сан тавгаа үйлдвэрлээд гар усны 50-ыг үйлдвэрлээд явж байна. Утгагүй гоё цар тахал маань ч гайг болоо те олон үйлдвэрлэлүүд аж ахуйнууд нь сэргэх бах хүмүүсийн худалдаа авч чадвар сайн болох бах гэж найдаж байна. Тэгээд мэдээд төр засгийн дэмжлэг маш их чухал байна. Тэгээд хил гайлын асуудлаа, цар тахлаа бас сайн хэмж тэгээд үйлдвэрлэлүүдэд жижиг дунд бизнесүүд бас дэмжих хэрэгтэй байна да. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээч юм. Баялаг бүтээж информроо сайхан амьдарцгаая.